Тэгээд тэр зараа цэцний домогт юу өгүүлдэг вэ гэхлээр одоо тийм одоо нөхцөл байдал бий болсон учраас одоо энийг хинээс асуух вэ? Яаж одоо шийдэх вэ гэдэг асуудал тулгараад тэгээд одоо хамгийн одоо цэцэн гэж одоо зарааг үздэг учраас зарааг урьж авчирхаар одоо илч хэлгээсэн байдаг. За тэгээд зарааг үрээд ирсэн чинь нөгөө бас нэг учир дутагдaltaй хүүхдүүд нь одоо шоолж инээгээд тэгэхээр зараа цэцэн уурлаад гараа явчихжээ. Тэгээд уурлуулаа гаргаа явуулсан учраас араас нь уян мэд соргог гэдэг үстэй. Уян гэж амтныг одоо юу гэж ярих нь вэ? Одоо очоод мэдээд ирээчээ гэд араас нь заншлаачаар явуулсан байна л да. Зараа цэцэн гэртээ ороод ирсэн. Тэгээд эмгэнэ нь асуужээ. За одоо хүмүүс чамаас юу асууваа гэж. Тэгсэн чи одоо ийм асуулаа гэж. Тэгсэн чин тэр хүүхдүүд нь намайг одоо дооглож шоолоод тэгээд миний уур хүрээд би гараад ирлээ гэсэн байна л да. Тэгвэл одоо тэрнийг яаж засах вэ гэж эмгэн нь зараа цэцнээс асууж л дээ. Тэгсэн чинь одоо хөл хөлөөр мах өгөөд хөхөөрийн давуугаар бэлэг өгөөд харь холоос одоо бэр болгол энэ засагдана гэж. Ингэж хэлснийг одоо нөгөө араас нь явуулсан уян маань сонсоод одоо хүмүүст ирж хэлээд тэгээд одоо харь онгоос гэрлэх буюу экзагум үссэн баггүй юу.